Хамтдаа чимээгүй цагаа эхлүүлцгээе. За өнөөдрийн чимээгүй цагийн сэдэв өчигдөрч өнөөдөрч бас мөнхөд хിവэрээ. За Библийн ишлэл Еврей 13:8. Есүс Христ өчигдөрч өнөөдөрч бас мөнхөд хിവэрээ гэж байна. За хамтдаа залбираад эхлэе. Эзэн минь ээ, тэгээд би таны үгнээс суралцахаар ирлээ. Тэгээд өөрийнхөө үгээр бидэнтэй яриач гэж залбирч байна. Амен. Үнэн бол хамааралтай зүйл биш, харин харилцааг голчилдог. Учир нь үнэн бол ямар нэгэн зүйл биш, харин хэн нэг юм. Үнэнд нэр нүүр царай байдаг бөгөөд тэр нэр бол Есүс мөө. Бид түүнийг улам илүүгээр таньж мэдхийн хэрээр энэ эмх замбраагүй сөргөлдсөн соёлд үнэнийг улам илүү амархан таних боломжтой. Есүс бол хувиршгүй гэдэг үнэхээр гайхалтай тайвширлыг өгөх зүйл мөө. Еврей 13:8-д Есүс Христ өчигдөрч өнөөдөрч бас мөнхөд хിവэрээ гэж бидэнд сануулдаг. Энэ нь эхэнд ч Есүс хിവэрээ байсан. 2000 жилийн өмнө тэрээр дэлхий дээр ирэх үедээ ч тэр хിവэрээ байсан бөгөөд хаан судалдаа тэр сууж байхдаа өнөөдөр ч хүртэл хിവэрээ гэж сутгатай. Есүс хувиршгүй учраас үнэн ч бас өөрчлөгдөжгүй. Үнэн бол бодит зүйл бөгөөд амьдралынхаа өдөр бүртээ бид үүнээс хамааралтай байж болно. Ийм л учраас түүний хувиршгүй байдал бол үнэхээр тайтгаруулагч чанартай. Жишээ нь Чидун уулан дээр сургаал хэмээх хамгийн алдартай сургаалынхаа төгсгөлд Есүс байшингаа барих хоёр хүний түүхийг өгүүлжээ. Нэг нь зөөлөн гулсах хэлсэн дээр байшингаа барьсан. Салхи үер байшингийн суурийг нүтгэд удалгүй нурав. Нөгөөх нь байшингаа хадан дээр барьжээ. Салхи шуурга нүтгэд байшин ганхаж хөдлөлгүй мөнхийн мөнхөд оршин тогтноо. Үнний маань үндэс суурь нь ямар чухал болохыг Есүсийн түүх харуулдаг. Бусад хүмүүсийн үзэл бодол эсвэл соёлын хандлага зэрэг төр зургийн зүйлд амьдралаа суйрлуулахыг бид сонгох юм бол эмтэрсэн харилцаа хүнд хэцүү асуудлуудтай байнга л нүүр тулсаар байх болно. Харин бид амьдралаа бат бөх хөдөлшгүй үнэнд суйрлуулах юм бол соёлын хандлага үзэл бодлууд ороод л гарах болно. Мөн ертөнцид маань тэрч бүхэл амьдрал маань эмх замбраагүй зүйл тохиолдох хэдий ч бид үүнийг ялан дийлэх болно. Бид бат бих зогссон хിവэр байх болно. Тэрч бүхэл бид бусдын бат бих байдлын чиглүүлэгч нь байх боломжтой. Учир нь үнэн бол хамааралтай зүйл биш. Энэ нь харилцааг голлох хувиршгүй зүйл юм. Есүс биднийг өөртөөгөө харилцах харилцаанд урьдаг бөгөөд тэр хизээж өөрчлөгддөггүй. Үннийг таньж мэдэх нь бидний амьдралд ч бас өөрчлөгдөшгүй байдлыг авчирдаг. За Библийн ишлэл Матай 7:24-өөс. Тиймд эдгээр үгсийг минь сонсоод үүний дагуу үйлдэгч бүр хадан дээр байшингаа барьсан ухаалаг эртээ зүйрлэгдэнэ. Бороо асгаж үер буун салхи салхиж байшин нүдсэн боловч нурсангүй. Учир нь байшин хадан дээр суурлагдсан байваа. Эдгээр үгсийг минь сонсоод үүний дагуу эс үйлдэг нь элсэн дээр байшингаа барьсан мунхаг эртээ зүйрлэгдэнэ. Бороо асгаж үер буун салхи салхиж байшин нүдсэнд тэр нь нурав. Эвдэрлэл нь асар их байлаа гэв. Тэгээд Есүсийг үгээ гүйцэмэгс ард олон сургаалыг нь гайхаж байлаа. Тэр хуулийн багш нар шиг бус эрх мэдэлтэй нэгний хувьд тэдэнд зааж байваа гэж. Амен. Тэгээд эзний үг та бүхэнтэй ярих болтугай. Тэгээд бурхан ивэг